зэрэг аялаж нэгэн тугийг оройдоо мандуулах мөчид бид ижил хүсэл тэмүүлэхдээ ирээдүйн сайн сайхны төлөө тэмцэх нэгэн зорилгот ах дүү мэт санагдлаа. Наадмын хөтөлбөөний түүхэн он браадыг гадаар бичиж, газарт гавын бүжиг хийж, гад шаргал өнгө бүхнээр мартаж болохгүй он жилүүдийг сануулж, дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадмын бамбар Аз твит Тэхнян хотод ийм хүү батмагтаа. Хан дэргэд амдрайсан үнэн бүхний хэм төлөө газрын залуусын өргөн их жагсаал өөрлөө. Дэлхийн залуучууд оюутны хөтөлбөөн үүсэж бий болсон цагаасан энх тайван улс үндэстэн бүхний бүрэн эрх тусгаар тогтнол нийгмийн дэвшил хүний нэр төрийн төлөө байсан. Зүүн 50 мянган залуус төрийн тугийг дадлан бие биедээ мэнддэг шүүлж энх тайвны дуулыг зэрэгээр суурайтуулж байгаа 5 дугаар сарын 1 хэмээх сэнгэлдэг хүрээлэнд эрхэл 2 цагаас элгэрээ нийлсэн юм шиг эрдэнэ алтан соёмбод тугаан өндөр дүргсэн бүгд нарийн Монгол ард улсын залуучуудын жигсаар орж ирлээ. Их наадамдан хөдөлмөр сурвал урлаг спортын багтан амжилтаар шалгарн оролцож байгаа манай 250 төлөөлөгч тавьарчин зүүчдийн 400 тусмын нэгнэл хийхэд сүргийхэн бэлчээрээс ирсэн малчин сүүдэр хүүшилсэн хүндийн тариалж байсан. 대표입니다. Угорны оюутан залуучууд шинэрэн үе байгуулсан төлөө дэлхийн ертөнцөөс дайны аюул хамтыг арилгахын төлөө хүн төрлөختний цорын ганц эрхэм дээд эрмэлзэл энх тайвны төлөө шашин шүтгэс улс төрийн үзэл бодол харьцан ядуурлахгүйгээр нэгдэж байна. Энд баярсан оюун ухаан өөрийн улам сайн сайхан болгох амьдралыг улам бүр яруу тансаг болгохын төлөө зориулдаг бөгөөд чухамхүү үүнийг л хүн төрлөختний их хүч гэж нэрлэдэг. Тэгвэл хүн төрлөختний энэ агуу их хүч нь шинэ эрен үеийг бий болгох, түүхийг урагшин хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой гэж их наадам орон бүхний залуучууд уриалж байна. Мянгийн 53 онд Бухарестийн их наадам дайн дөнгөж дуусаад байсан Солонгос орноос ирсэн баатардаг залуучуудыг дэлхийн дэвшилтэд амт нөхцөн гар дээрийн өргөн хүндэтгэж явсныг өнөөдөр түүх мартаа. 아프리카의 동남부에서 반대 사주의 기틀을 높이 다른 хүн оролцсон бүжиг наадам спортын тоглолтод Солонгосын ард түмэн их наадмын зочдон хичнээн их хүндэтгэж байгаагийн илэрхийлэл 90-ад оны босгон дээр Аз юу сая хүчрэх хөгжиж байгааг харуулж байлаа.
Дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадамд 180 орон, олон улсын 64 хүн байгууллага, бүгд 1245 байгууллагын 21700 төлөөлөгч оролцдог. Тэхнэн хотод хүрэлцэн ирсэн хэндж болов 20 тонн ус бүжиж биелсэн үзэсгэлэнт Мансуудын усан оргилуур Чухалинийн далавчтай морины бэлэгдэл Чүчэн үзэл санааны манлайг игдсэн туяат өндөрлөг их наадмын маттагдшгүй дүрдтгэл болон үлдэх болно. Чухамгүй энэ бүхнийг мандалдаан толдон байдаг Хедоморны зүүн ирэг дээрх Солонгосын дипломат ажилтны ордонд Монголын залуучууд оюутны үндэсний төв байрлаж 8 тахилтай яндар үүдэнд нь дэрвэн хаяан цөхөстэй цагаан гэрээс аргалын утаа суунаглан Азийн энэ хотод дорны өвөрмөц нэгэн өнгөйсийг тодтогсон шигтгэе болж байлаа. Энэ үндэсний төв нь тэвийн залуучуудад улс орныхон хөгжил сэтгэлдлийг танилцуулж олон улсын тулгымдсан асуудлаар санал бодлоо солилцоход өргөн боломжийг нээжээ. Энэ өдрүүдэд Монголын үндэсний төвд манай гаригийн бүх тэвийн элч төлөөлөгчд хүрэлцэн ирсэн юм. Аз номхон дадан орнуудын залуучуудын төлөөлөгчдийн уулзалт нь тус тэв бүс нутгийн аюулгүй байдал, залуучууд оюутны байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар 1984, 1987, 1988 онд Улаанбаатарт болсон уулзалт дугуй ширээний ярилцлагын үргэлжлэл боллоо. Тэдний хотын төв хэсэгт орших 2 дугаар сарын 8 хэмээх ардын армийн дуугчгийн хүрээлэнд олон улсын залуучуудын нэгдсэн концерт Монголын залуучуудын тоглолтоор эхэллээ. Их хаадынхан 9 хөлтөд цагаан түгний цацаг манжилгаар чимэглэгдсэн тайзнаа 80 тохой өргөсөн ч үзүүрэн нүгий хадаг ам барин галынхаан захад өвгдийнхээ мутраас өвдөж авсан хуурынхаан эрдний хоёр чавцыг татлаа. Дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадам жилдэх Монголын үндэсний хорог наадам эхлэхээс 2 жилийн өмнө байгуулж түүний үед ажиллагаанд яам тусгай газрууд холбогдох байгууллагыг оролцуулсан. Энэ удаагийн их наадамд Монголын залуучууд оюутны төлөөлөгчид амжилттай оролцох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.
안녕하십니까? 오늘 해비친 몽골 나라에서 우리 청년들이 가져온 그 공연에 대한 인상을 좀 말씀해 주십시오. 예. 참으로 그렇습니다. 오늘 세계 13차 Тавын Монгол нутгаас тээж авчирсан та бүхний дуу үжигийг бид сонирхлоо. Үнэхээр сэтгэл догдолхоор сайхан байна. Хүмүүс мөр мөрөнд түшид суухад ажим унахын зайгүй гэсэн манай нэрхэн үг байдаг. Тэгвэл өнөөдөр олон орны залуучууд мөр мөрөнд түшин байж танай тоглолтыг үзлээ. Аялгуунд нь ардынхан зан заншил Монгол хүний нинжин сэтгэл шингэсэн энэ дуулууд хэмиж сэтгэл зүрхэнд амар амгалангийн ая өвшгийг төрүүлсэн мэдээжээ. Зөвхөн сайн сайхны төлөө хурамчуулсан энэ их наадамд Монгол амт нөхөд маань дэлэг дэмжлэлтэй ардынхан дуугаар энгийн үрэг дэмжиж байна гэж би хэлмээр байна. Та бүхэнд их баярлалаа. Их наадмын мацдаг шийдвэрлэлүүд үргэлж сайрсан. Манай төдийлөгчид олон орны үндэсний төвд очилсан нэг нь Солонгосын үндэсний төв юм. Энэ өдрүүдэд манай төдийлөгчид их наадмын улс төрийн арга хэмжээнд итгэлтэй оролцож, самлаан хийж, нэг төдийлөгчид гэхэд ойролцоогоор 20 гаруй арга хэмжээнд бие дагарчихжээ. Хэрвээ та их наадмын тухай бүхэл бүтэн төсөөллийг авъя гэвэл 250 төдийлөгчтэй уус үлдсэн хэрэг. Өдөрт 150 арга хэмжээ нэгэн зэрэг болж байхад тэр бүхнийг бүгдийг сурвалжлан авч та бүгд гайхуулна гэдэг хэцүү. Зөвхөн энэс л та Эвсэн залуучууд оюутны 13 дугаар их наадмын сар хүрээг төсөөлж болно. Аливаа үйл явдлыг шууган үүсгэх талаас нь хөндгөл сэтгүүлчийн зорилго гэж боддог зарим нэгэн сурвалжлагч нар энэ удаагийн их наадам дэлхийн залуучуудын чуулга уулзалт биш, зөвхөн Солонгосын их наадам болж байна ч гэж бичиж байлаа. Гэвч энэ үнэнд нийцэхгүй юм. Азийн хүний өвөрмөц явсан шиг тухайн орны соёл иргэн шилэн болоод үндэсний онцлог нь юунаас ч илүүгээр олон орны анхаарлыг татаж байсан бол гол нь оршиж байна. Солонгосын ард түмэн их наадмын үеэр зохиогдох биеийн тэмрэх спортын төрөл бүхний тоогоор шин цэнгэлдэх хүрээлэн ордон барьжээ. Нэг үгээр хэлэхэд бүхэл бүтэн спортын цогцлбор байгуулсан гэсэн үг. Азийн нэр хүндтэй уралдаан тэмцээн явагддаг энэ цэнгэлдэх хүрээлэн манай залуучууд Замбийн залуучуудтай хөл бөмбөгийн нөхөрсөг уулзалт зохиолоо. 6-4 харьцаагаар манай залуучууд гажлаа. Бага ялалт гэж байдаггүй. Манай залуучууд спортын уралдаан тэмцээнд ожиж явсан, хожигдож явсан. Авсгүй тэр бүхнээс суралцсан нь их юм. Биеийн тамирын спортын арга хэмжээнд манай төлөөлөгчдөөс бүрдүүлсэн баг тамирчид тоглолтын ур чадвар бэлтгэл сайтай оролцож, үзэгчдийн талархлыг хүлээн дурсгалын 65 медалиар шагнуулсан юм. I'm a journalist from Mongolia, and I want to take an interview. You have been chairing the work of the Center on Women Rights for a few days. What do you think about the result of the work of the center, and what do you think about the contribution men can make in solving the problem of women? First of all, I should like to ask you for giving me that chance, and also их наадмын үеэр улс төрийн 8 төв ажиллаж, хүн төрлөختний өмнө тулгарсан гол асуудлаар танд бодлоо солилцож, танай орны залуустай ойр дотн танилцлаа. Залуучууд энд сүмийн зэвсэггүй дэлхийн ертөнцийн аюулгүй байдлын төлөө бүрэн эрхт тусгаар тогтмол нийгмийн дэвшил, хүний нэр төр, олон улсын эдийн засгийн шин дэг журам тогтоох, олон улсын харилцааг ардчлах, байгаль орчныг хамгаалах, залуучууд аюулсны хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн эрхийн талаар удтал ярилцаж, маргалдаж байлаа. Хүн төрөлхтний залуу ихний төлөө тулгамдсан гол асуудлыг аль хэрэг хэлэлцснээр их наадмын ажил хэрэгч чанар тодорхойлогдно. Чухамдан Пхеньяны их наадам ингэж чадсан гэдэгт орон орны залуу үеийнхэн итгэж байна. Запин залуучуудын фестивальд оролцож
байгаль орчныг хамгаалах олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шин дэг журам тогтоох мөн бүх нийтийг хамарсан бусад асуудлын талаар ярилцлаганд оролцож байна. Тэгээ энд олон улсын залуучууд өнөөдөр дэлхийд дахин тулгамсан асуудлын нэг болж байгаа байгаль орчныг хамгаалах талаар залуучууд юу хийх ёстой юм бэ? Өнөөдөр ямар байдалтай байна вэ гэдэг талаар их сонин сайхны зүйлүүдийг ярьж байна. Би энд олон улсын залуучуудын хамт өөрийнхөө санал бодлыг солилцож олон улсуудаа танилцлаа. Ялангуяа Аз намхан далайн бүс нутгийн залуучуудтай харилцан санал бодлоо солилцож байна. Тухайн бол лаавсын чөлөөлөгчтэй бид энэ талаар нэлээд ярилцлаа. Энх тайвныг 2000 онтой золгуулъя гэсэн олон улсын энх тайвныг үйлдэхэд бүх орны төлөөлөгчид оролцсон. Ядалтын хаалганаас Кимэрсэний талбай хүртэл хэдхэн цагийн газар. Гэхэдэн энэ үйл гараа барайны хоорондох зайн урт вагноор биш. Тэнд оролцсон бүх хүмүүсийн энхийн төлөө гэсэн хүсэл эрмэлзэлээр дэлхийн бүс зүрийг тойрохын байртай байсан гэж хэлж болно. Ер нь энэ өдрүүдэд залуучууд оюутнууд империализмын эсрэг эвс намын нэгдэл, үндэсний эрхэж хөлөө, бүрэн эрх тусгаар тогтнол, нийгэм эдийн засгийн хөгжлийн тусын тулд зэвсэг хураах болон найрамд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө гэсэн урай дуудлагаанд сурай туулж байлаа. اسمحوا لي نيابة عن شبيبة وشعب اليمن الديمقراطية أن أعبر تعبيرا صادقا عن تضامننا Дэлхийн залуучууд оюутны энэ удаагийн их наадмын улс төрийн ач холбогдлын ганц нэг улс оронд төдийгүй дэлхийн нийтийг хамрах болсон нийгмийн амьдралыг ардчдаг улс төрийн шин сэтгэлгээ хэрэгжүүлэх үйл хэрэг залуучуудын үүрэг нэмэгдэж байна. Өөртөө хажид уудлаагүй хүмүүстэй нүүр учирч шин газар орныг танихийн хэрээр бид гариг дэлхийдэн хайртай болж нэг л нарны доор амьдарч байгаа хүн төлөвлөлтөнтэйгэн улам бүр давтансан. Тэгвэл ариун цагаан амьдралын өмнө дэлхийн ертөнцийн улам сайн сайхан байлгах хариуцлагын өмнө алхаж байгаа орон орны залуу үеийнхэнтэйгэн уулзаад ярилцсан бидэнд хэлээ. Энэ солонгосын оюутны төлөөлөгч бүсгүй Рим Сугенийн нэр их наадамд оролцогчдын дунд байнга сонсогдож байлаа. Хойд өмнөд солонгосыг нэгтгэх үүний тулд юуны өмнөд солонгост байрлаж байгаа Америк нэгдсэн улсын цэргийн бааз 40,000 цэргийг гаргах, улмаар хоёр солонгосыг нэгтгэх асуудалд олон нийтийн анхаарлыг төвлөрүүлэхийг улс төрийн төвүүд солонгосын ард түмэн залуучуудыг дэмжих цуглаан дээр төлөөлөгчд хэлсэн үгэндээ тэмдэглэж байлаа. Дайны аюул замын хор уршиг нөмөрсөн тэр жилүүдэд Монголын засгийн газар ард түмний санаачлагаар солонгосын өнчирж зовсон олон хүүхдэд манай ард түмэн энэрхүйн нинжин сэтгэлээр дэлгэж байсныг өнөөдөр солонгосын хүн бүхэн түүний залуу үеийн мартаагүй байна. Ким нам хий гэдэг энэ бүсгүй одоогоос 30 жилийн тэртээ Монгол эхийн гар дээр өсч өндөйжээ. Намайг Ким Намын гэдэг. Би одоо Синжирхуа техникийн улсын хороонд ажиллаж байгаа. Би бага наснда 7 наснда Монгол очиж тэндээс 7 жил болсон. Намайг хүмүүст багш нарын дандаа танилцуулаад хичээл сайн хийгээд
Солонгосын ардсан Солонгосын социализмын нэг байгуулах том хүн болоор зааж ирсэн байсан. Тэр нөштэй намайг хүмүүс нарыг мартахгүй байна. Мартаж болохгүй, мартаж чадахгүй. Эсвэл үед хоёр орны манай Кимилдон дарагтай бас мөнхийн дарагтай үлдсэн дараа хоёр орны найрамд нь өсөж бичиж байгаа. Одоо олон монголчууд энэ дэрлээ төлөөлөгч энэ дээрээ би бас яриам үзсэн хэдэн удаа үйлч явсан. Одоо ингээд энэ 13 дугаар их наадмын бас монгол төлөөлөгчтэй байна. Бүгд найрамдах хардчилсан Солонгос ард улсын урилгаар их наадамд оролцож байгаа. Монгол ардын хувьсгал намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, намын төв хорооны нарийн бичгийн дарга, бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга намсраа тэргүүтэй манай зочид төлөөлөгчдийг Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, бүгд найрамдах хардчилсан Солонгос ард улсын ерөнхийлөгч нөхөр Ким Ир Сен хүндэтгэн хүлээж авлаа. Энэ бүхэн ч гэсэн манай хоёр орны найрамдал нөхрөлийн түүхэнд тэмдэглэгдэх бас нэгэн бахархалт мөч боллоо. Хотын төв хэсэгт орших 180 хавтгай дөрвөлжин метр тав байд болсон 25 мянган өрөө бүхий үдсэлэнд хорооллыг их наадмын зочид төлөөлөгчдийн хот Квамбок гэж нэрлэдэг. Өгдөөнөөс үлшиг хүртэл энд орон орны залуучуудын чин сэтгэлийн баяр хөөр, тэмцэл, ядал, ад жаргалын тухай дуу суурайтаж байлаа. Квамбок танилцсан миний амт нөхөр, Квамбок тахуулсан дурсгалын зураг, Квамбок сурсан дуу бүжиг гэж их наадмын тухай дурсгал үлдэх болно. Наадмын бамбар додоод их өдрөөн бадамлаж энэ өдрийг дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадмын товлсон Солонгосын нэрээр овоглолоо. Ким Ир Сений нэрмжит 100 мянган хүний суудалтай тэмдэглэх хүрээлэнд болсон Солонгосын өсвөр үеийнхний спортын баяранд их наадмын үеэр шагшигдсан 6 том үйл явдлын нэг нь гэгдэж байлаа. Ганцхан жишээ хэлэхэд 20 мянган хүүхэд гартаан барьсан цэцэг давцаг хоёроо Аз тэдний амгалан байг гэж нарны алтан цууд цаар бичсэнийг бид мартаагүй. Солонгосын ард түмний хөдөлмөрч зан чанар их наадмын хотоос олсон дэсний бодод ухаарлын онц гэвэл энэ байна. Энэ их наадам хүүхдийн авьяас бэлгийг шалгасан, хүүхдийн хүч оролцоог өргөмжилснөөрөө бусад их наадмуудаас онцлог юм. Монголын теннис урагштай төлөөлөнд дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадам теннис урагшийн төлөөлөгчид оролцож байгаадаа бид их баяртай байна. Одоо энэ тусанд бид маш олон орны теннис урагштай танилцж байна. Ингээд та бүхэнд зарим найзмаараа танилцуулъя. What's your name? My name is Sandra. What's your country? Madagascar. Yeah, thank you. What's your name? Humala. What's your country? Wow. Yeah, I see. And what's your name? Chandelier. What's your country? Benin. Benin, thank you. Ah, excuse me. So what's your name? Rico. Rico, what's your in Germany?
хүүхдийн тухай бодож, хүүхдийн тухай эргэцүүлэхгүй өнгөрнө гэвэл их наадмын хамгийн яруу тунгадаг өнгө аяцыг, хамгийн сайн сайхныг гэд мартахад хүрмэлсэн үгүй. Улсын циркийн жүжигчин Ундрмаа Дорны уртрагийн 135 дугаар хэм дээр орших их наадмын энэ хотод энхийн тагтаатайгаан хүрэлцэн иржээ. Тэр батлаа импредитмын эсрэг эвнэгдэл найрамдал нөхрөлийн төлөө гэсэн их наадмын үрэг турсан 30 мянган энхийн тагтааны мөнхийн зээлдэн нийцсэн. Олон улсын киноны наадам бас л манай киноны уран бүтээлчдийн тойролцсон мандхайдсан хатан уран сайхны кино өөрийн туяа шиг залуу нас хэмээх баримтат кинонуудаар эхэллээ. Их наадмын үеэр зохион байгуулагдсан олон улсын залуучуудын техникийн бүтээлийн анхдугаар үздэг нь манай орноос тавигдсан бүтээлүүдээс Панкертийн ясны найрлагатай шаардсан эдлүүд алтан медаль, алтан бүлэг хэвэс мөнгө медаль, энэ их наадмаас залуучууд маань 187 дурсгалын медаль, диплом 50 хүртлээ. Их наадмын 8 дахь өдөр Монголын оюутан залуучуудын үндэсний төвөд Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бүгд найрамд харагдчихсан Солонгос хараад улсын ерөнхийлөгч нөхөр Ким Ир Сен зочлоо. Энэ зураг манай залуучуудын зургийн цомогт хамгийн хүндтэй байрыг эзлэх болно. Наадамд оролцож байгаа манай Монголын залуучуудыг харахад үнэнхээр манай залуучуудын шин сайхан үе гарчээ гэдэг нь харагдаж байна. Тэр шин үеийг төлөөлсөн үнэнхээр манай залуучуудын өнгө сорн болсон залуучууд энэ наадамд оролцож байгаа юм байна гэж гэсэн ийм сэтгэл юун түрүүн наадмын үйл ажиллагаанд манай залуучуудын оролцож байгаа байдлыг хөндлөнгөөс харагдаж байна. За манай залуучууд урлаг соёлын, улс төр ёслолын бүхий үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож байгааг бид бүхэн харж үзэж байхад сэтгэл үнээх таатай байна. Өөрөөр хэлбэл манай залуучууд энэ дэлхийн төв орны таанхын залуучуудтай урлаг соёлоороо уралдан тэмцэж чадах оюуныхаа бэлгээр авьяач чадвараараа хинээс тутахааргүй хинтээж ямар ч асуудлаар хэрэг хэлэлцэж чадхаар болсон ийм сайхан залуучууд болжээ. (1989 оны 7 дугаар сарын 8-ны оройн 21 цаг Тэдомөрний зинхэр мандалд орой наран шингэжээ. 8 хоног үерхэж, нөхөрлөж, дууж, бүжиглэж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хүсэл зорилгоо нэгтгэсэн манай гаригийн 180 орны зочид төлөөлөгчид Солонгос нөхөдтэйгээ мөр зэрэгсэн их наадмын хаалтын эсрэг сэтгэл зовлон оролцлоо. Солонгосын Кимган ууланд Тэнгэрийн үсгэлэнд 8 дагнаас бууж ирнэ. Нэгэн газар тань үлдээж уулын кончны сүйт үсгийн болсноор Солонгос орн улам үсгэлэнтэй сайхан болсон гэдэг эртний домгоос сэтгэлсэн ардын бүжиг ийхүү эхэлжээ.
хүмүүс ч болов бие биедээ нэмжин сэтгэлэн дэлгий гэсэн бэлэгдлийг ийхүү орон орны ард түмний хүн хүнэн хайрлах ирээдүйн гэсэн хүн их утга учирт нийтгэлээ. Энэ залуус Дабай тэнгис тийг алгасан болцгоо. Хот хүн хоёр нь үлэгсгээр утсан сэрүүн тунгалагийн орноон мартахгүй. Хайган сүлэгсэж сэтгэлдэн дэлгсэн анд нөхдөөн мартахгүй. 8 хоног батмалсан их наадмын бамбар хүмүүсийн сэтгэл зүрхэнд шингэлээ. Хэвит танил дотн анд нөхөд минь би гэж бодохоор түмэн амгалан байгаасай гэж ерөөй. Баяртай их наадам минь.